8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод дэлхийн 197 улсын төлөөлөгчид цуглах гэж байна. Тэд COP17 хуралд оролцохоор хамгийн эрсдэл зуур амьсгалтай нийслэлийг зорин ирж байгаа нь энэ юм. Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл байна. Энэ жил дэлхий дээр 2 өөр COP17 болж байгаа. Нэг нь Улаанбаатарт болж байгаа бол нөгөөх нь Армени Ереван хотод болох байртай. Хачирхалтай байгааз. Үүний хариултыг 37 жилийн өмнөх нэгэн хурлын шийдвэрээс олцгоё. COP гэдэг нь Conference of Parties гэдэг үгний товчлол бөгөөд монгол хэлний талуудын баг хурал гэж орчуулагддаг. Ямар нэгэн олон улсын гэрээнд нэгдсэн орнууд жил бүр хуралдаж гэрээгээ хэрхэн биелүүлж байгаагаа шалгадаг тэрхүү хурлыг COP хэмээн нэрийддэг юм. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ конвенц бүрд өөрөөр ингэсэн COP байдаг гэсэн үг. 1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод дэлхийн улс орнууд цугларч 3 том гэрээг байгуулсан байдаг. Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлт, хоёр дахь нь биологийн олон янз байдал, гурав дахь нь цөлжилт. Цөлжилтийн гэрээ 1994 онд батлагдсан байдаг. 3 гэрээ, 3 өөр COP тус бүр өөр өөрийн онцлогтой гэж ойлгож болно. Энэ жилийн хувьд 8 дугаар сард Улаанбаатарт цөлжилтийн COP17, 10 дугаар сард Ереван хотод биологийн олон янз байдлын COP17, 11 дугаар сард Туркийн Анталия хотод уур амьсгалын өөрчлөлтийн COP31 болно. Гуруула нэг жил тарж байгаа нь ховор тохиолдол бөгөөд сонирхолтой давхцал юм. Үүнийг гурвалсан COP-ийн жил гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод болох нь цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал буюу англи хэлнээр UNCCD COP17 гэж товчилдог. Улаанбаатар хотод болох энэхүү конвенцийн онцлог нь юу вэ гэхээр газрын дороотол цөлжилтийн талаар дэлхийд байгаа цорын ганц хууль эрхцэн хүчин төгөлдөр гэрээ юм. Өөр юм гэрээ байхгүй. Уг конвенцид 196 улс болон Европын холбоог оролцуулаад 197 гишүүн байдаг. Энэ жил Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-ноос 28-ны хүртэл 12 өдөр их байгалаа сэргээе, итгэл найдвараа бадраа гэх хүрээнд ор болох гэж байна.